Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Сайн уу? Унжаа байна. Намайг Баясал гэдэг. Намайг Ловбат гэдэг. Хамгийн их барьдаг нь болохоор яг энэ жижиг пауч байгаа. Би өдөр тутамдаа бол нэг их том биш юм жижигтэр цүнх хэрэглэхийг илүүд үздэг. Ажлын болон энгийн everyday үрдэг зөвхөндөө юу байгааг сонирхолтой байна. Сайн уу? Унжаа байна. Маркетингийн салбарт ажилладаг. Тэгээд та бүхэн цүнхээ танилцуулах гээд цүнхээ аваад ирсэн байна. За би ерөнхийдөө бас аюул олон төрлийн цүнх барьдаг. Гэхдээ хамгийн их барьдаг нь болохоор яг энэ жижиг пауч байгаа. Тэгээд энэ пауч болохоор миний хувьд аюул чухал. Яагаад гэх юм бол би 2016 онд бараг 10-аад жилийн өмнө найзынхаа хоримд явах гээд тэгээд ер нь тохирох юусоо цүнх олдохгүй тэгээд энийг яг хиймэл арьсаар ингээ хийж исэн. Тэгээд дараа нь ер нь бодоод исэн чи ямар төрлийн хувцастай байсан ч гэсэндээ ингээд яг тохирохоор тийм universal designтэй гэх юм уу санагцсан. За тэгээд дотор нь байгааг үзцгээе. Зя хамгийн эхлээд болохоор түлхүүрээ танилцуулъя. Миний түлхүүр болохоор би яг нэг ийм хэсэгтэй тэгээд энийг одоо өөр цүнх барих юм бол бас ингээд тогтоочдөг. Тэгээд дотор нь болохоор би хоёр төрлийн флаштай явдаг. Ягаад гэвэл файл трансфер хийх тэгээд хүмүүст ингээд файл өгөх эсвэл өөрөө авах ч юм уу аюул олон төрлийн шаардлага гардаг учраас алга болохгүйгээд бүгдийг ингээд ичдэг. Бас ууланд аюул халахах туртай. Тийм болохоор яг нэг ийм adventurous жижиг төлнүүд бас аюул туртай байдаг ашиглах. За юм байна. Дараагийнх нь цүнхэндээ бас байнга авч явдаг зүйл маань болохоор power bank байгаа. Тэгээд энэ тийм лаг брэнд энтрих ерөөсөө биш зүгээр надад байгаа нь л болохоор би ашиглаад бичдэг. Энэ бас надад айгүй чухал байдаг. Энийг манай Америкт байдаг нэг ихч маань Мексик гар урлалын дэлгүүрээс авч исэн бит хоёр тос юм байдаг. Уг нь бол зоосон мөнгөний пауч юм шиг байгаа юм. Гэхдээ би ашиглахтаа болохоор бас дахиад нөгөө нэг файлны жижиг сажиг юмнуудаа хийх зорилтоор ашиглажтэй. Ингээд карт ридер, дотор нь карт, иймэрхүү нөгөө бас дамжуулагч ч юм уу иймэрхүү юмуд хийжтэй. Зя дараа нь болохоор би саяхан нөгөө эрдэнэ шинжилгээ бас өгөөд ер нь жоохон нэмэлт ингээд шимт хичээлийн юмнууд бас авч ий гэж бодоод тэгээд Б-гийн төрлийн 2 витамин бас дутуу байна гэд. Тэгээ би энэ Better You-гийн цацдаг витаминыг ашиглаж байгаа. Тэгээ айгу амар байд юм бэлээ. Нөгөө яг ходоодороо шууд ингээд залгиж хүртдэггүй болохоор заавал цаг заасан байдгүй нэг таалагдсан. Зүгээр сансан үедээ ингээд дөрөвдөө цацаад болчдөг. Дараагийнх нь чухал юм нь болохоор би нөгөө нэг шүтний аппарат бас 2 жил зүүж агаад тэгээд аппарат авсан чи ер нь ингээд уруул айгу хатдаг болсон байсан. Тэгээд энэ Oracle-ийн нөгөө нэг multi balm ашиглах дуртай. Яг Vaseline ер нь бол хамгийн сайн. Гэхдээ эднийх бас айгу сайн санагдсан. Бас дээрээс нь айгу гоё өнөртэй. Тэгээд multi balm болохоор урууландаа ашиглаждаг. Дээрээс нь бас ер нь нөгөө нэг коллагентэй болохоор ингээд нүд ч юм уу хүзүү ч юм уу ингээд хаанаас түргэж болдог. Дараагийн бас миний байнга авч явдаг зүйл гэхээр нөгөө ийм зүйлт байгаа. Тэгээд энийг би ягаад ч зүгээр азтай байх болов гэж бодоод тэгээд дандаа авч явдیں۔ Манай ээж надад энийг 18 жилээ төгсгöd бэлгэлж ийсэн. Тэгээд яг ийм бэлгэний юутай айконтой. Тэгээд би сүүлд нэг ийм урт осор хийгээд хүзүүндээ зүгээд яваад байгаа. Дараагийнх нь болохоор гарын тос. Тэгээд
миний e-book reader байгаа. PDF файл хийгээл шууд унших боломжтой. Энгийн readerтэй байх айгуу дуртай. Тэгээд яг ном авч явах айгуу чухал гэж боддог. Тэгээд ялангуяа e-readerтэй байх нь бол бүр амар байдаг. Яг л олон номон дотроос сонгох боломжтой байдаг. За дараагийнх нь болохоор миний өртөө усээ. Манай дүү сүүлд надад бэлгэлсэн савлгаан айгуу жижигхэн. Тэгээд би яг ихэвчлэн нөгөө нэг юм паучтай явчихдаг болохоор сав хэмжээ дамжаанд ерөнхийдөө яг болоод идэв. Бас гоё юмртэй. За тэгээд би ерөнхийдөө нөгөө нэг гоо сайхны пауч энэ төр юусаа авч явдаг. Зүгээр ийм гарын тос тэгээд уруулан өнгөлөгч тэгээд сүүлд нэг жоохон чухал митинг энтертэй байх юм бол нэг уруулаа өнгөлөх хэрэгтэй байна гэж бодоод нэг юм жижигхэн бас уруулын мөтгтаасан. Гэхдээ энэ одоо дуусгаж байгаа. Тэгээд миний баг хамгийн анхны дуусгаж байгаа уруулын бодог байсан. Тэгээ ер нь миний цүнх ер нь өөрөө л баг пауч шиг байдаг болохоор би бүх юм ингээ задаа явчихдаг. Тэгээд нүдний тусаагуур тэгээд ийм юу шил арчигч уцаа арчих хэрэгтэй. Камера линзээс арчдаг. Тэгээд хайлайтер. Тэгээд дэвтэрний хувьд гэхээр би бас нэг их дэвтэр ашиглахаа болцсон. Яагаад гэвэл хэдэн жилийн өмнө кино продюсераар ажиллаж байсан. Тэгээд тэр үед дэвтэр тэмдэглэдэг байсан. Тэгээд ер нь бас цаг хугацааны хувьд дэвтрийг хөтлөх нь жоохон тийм сайн биш юм байна гэд ойлгоод тэгээд ер нь утсан дээрээ аль болох тэмдэглэдэг болсон. Гэхдээ паучны хажуугаар яг энэ дэвтрийг бас дандаа авч явдаг. Ялангуяа хүнтэй уулзалт хийх гэж байгаа үед болохоор том дэвтэр байх нь надад айгуу чухал байдаг. Ягаад гэх юм бол дэлгэж тавьж байгаад нөгөө нэг хүмүүстэй ингээд прожектаа ярилцаж ойлголцох үедээ ер нь ингээд visual санаагаа нооргөлж ярих дуртай. Тэгэхээр ингээд паучтайгаа ингээд барай авчдаг. За тэгээ миний цүнхээр аялсанд баярлалаа. За сайн байцгаана уу, намайг Ловбат гэдэг гэрэл зурагчийн мэргэжилтэй. Сүдрагийн дэлхийн ахлах гэрэл зурагчны ажиллаад одоо 6 дахь жилдээ болж байна. Өнөөдөр та нартай ажлын болон энгийн everyday үрдэг зөвхөндөө юу байгааг сонирхолтой. За зөвхөн маань болохоор юм PG-Tech гэдэг ер нь юм фотографи гэрэл зурагчдыг хэрэглэдэг брэнд байгаа. Энэний болохоор 18 литрийн багтаамжтай арай нэг авсаархан жижиг цүнхийг everyday өдөр тутамдаа хэрэглэдэг. Бас энэний One More гэдэг бас брэнд загвар өгдөг. Тэрний одоо том хэмжээтэйг нь яг нэг зураг авалт болон бусад үедээ байнгын хэрэглэдэг. Өнөөдөр болохоор энийг аваад ирээд ирлээ. За тэгээд энэ цүнхийг сонгох болсон шалтгаан гэх юм бол ер нь нөгөө нэг юм талаас access хийх аюу амархан боломжтой байдаг. Тэгээ би ингээд одоо жишээлбэл ингээ өөрчлөх юм бол шууд ийм байдлаас хажуу чигээ ингээд нэгээд айтмод руу access хийх боломжтой байдаг. Тэр нь их амар байдаг учраас энийг аюу өөрчлөе. За тэгээд за цүнх дотроо юу байгаагаа ер нь харуулад шууд яаж авчи. За зүгээр доош нь тавьчих. За тэгээд хамгийн ихний айтем бол за мэдээж камера байна. За камера болохоор Leica brand-ийн камера байна. Q3 гэдэг нэртэй загвар. За тэгээд энийг болохоор сүүлд бас нэг 3 сар болж байна. За яагаад авсан бэ гэхээр нэг байнга нэг том хэмжээтэй камер дуран авч явдаг. Тэгээд яг нэг ажилдаа бол яг Sony brand-ийн камерыг хэрэглэдэг. Тэгээд яг нэг хэтэрхий том хэмжээтэй тэгээд байнгын авч жоохон өсөр хэмжээтэй байсан учраас жоохон ингээд өдөр тутамдаа өөрөө давхад амар байдлыг нь бодоод юм жижиг камер хэрэгтэй нэгээд тэгээд энэ Q3-ыг сонгосон байгаа. Тэгээд энэ болохоор fixed lensтэй. Тэгээд энэ линз солихгүй гэсэн үг. Тэгээд яг өөр дээрээ аягүй гоё сайн чанарын линзтэй учраас нэг дөрөн солих шаардлагагүй. Тэгээд хүссэн зэрэгүүдээ авах боломжтой байдаг. Энэ их таалагдаад мэдээж брэнд нь маш гоё брэнд, build quality тэгээд одоо handling тэгээд брендийн үнцэн бас их таалагддаг учраас энэ брендийг сонгосон байна. За тэгээд хоёрт нь болохоор
ийм консол байна. Lenovo Legion гэдэг юм нэртэй handheld консол байгаа. Энийг яагаад яасан бэ? Би нэг ер нь бас тоглоом тоглох хэрэгтэй. Тэгээд story based тоглоомууд илүү тоглодог. Тийм FPS shooter тоглоомууд яг тийм агасгүй. Тэгээд энэ болохоор нэг өдөр тутамдаа яаж тийшээ явахдаа ч юм уу офис дээр гэртээ авч яваад ингээд газ хөнгөн тоглоход их зүгээрс нь бодоод энэ нэр нэг хамгийн сүүлд миний цөмбөг өгсөн айтем баг. Тэгээд яг энийг байнга авч явдаг ч гэсэн ерөөхдөө ингээд боломжтой одоо ингээд цүнх нэг тийм хүндрэхгүй үед нь байнга авч хичээдэг. За энэ айтем байна. Мэдээж лаптоп байна. За тэгээд эзлэн шаардлагаар ер нь байнга лаптопоос авч явдаг. Ер нь ингийн үедээ ч гэсэн бас нэг сул цагт сул чиглэлтэй үедээс зөвхөн үедээ болон руточ хийх файл явуулах тийм ер нь хүмүүстэй харилцаад лаптоп амар хэрэгтэй байдаг учраас лаптопоо байнга авч явдаг. За тэгээд Apple брэнд бол тэгээд маш гоё брэнд. За тэгээд дараагийн хэмжээл чихвч байгаа. За Sony-гийн XM4 гэдэг заагийн чихвч байна. Аваад бараг 4 жил орчим болж байна. Маш чанартай. Сүүлийн загварууд нь гарсан ч гэсэн яг энэ загварынх нь нэг хэлбэр бол тийм жижигхэн болцдог байдал ингээд зүрхэндээ игээд аваад байдаг. Амар үү. Энийг ер нь бол байнга авч явдаг. Компьютер дээрээс ухтаач гэсэн нэг хэлдэг. Фото аяллаар тэгээ зураг авалтын үеэр янз янзын байдалд явахдаа энийг ингээд маш их хэрэглэдэг. Энэ байнга явж явдаг айтем бол юм. Хоёр юу байгаа. За мэдээ чаржер байна. За тэгээд энд нөгөө нэг зөөврийн хард болон USB-нүүд байна. Бас ингээд хувийн нэг юу шилний кейс байна. Нарны шил болон юугаа харааны шилийг хийдэг. За тэр мэдээж түлхүүр байна. Маш их түлхүүр авч явдаг. Ийм байна. За сүүл нэг юмд ерөөсө донтцсон. Та инхейлер гоё үнэртэй, гаатай. Энийг болохоор хүмүүс жоохон перцтэй л үнэ гэдэг л яг. Надад гоё санагдтыг. Айгуу гоё үнэртэй. Үнэрлээд ингээд тавшраад стресс үедээ үнэрлээд байждаг. Энэ бол байнга одоо ингээд офисын ширээн дээр байгаа, цүгэн дотор байгаа, гэрт байгаа ажлынхандаа тараацсан бас юм байна. За мэдээж карт холдер. Тэгээ картнуудаа болон янз янзын офисын одоо нэг лифтний картыг бичдэг. Тийм байна. За тэгээд гарын тос байна. За that's it. Ингээ болчихоо. Сайн байцгаана уу? Намайг Баясал гэдэг. Би баясалтай хөтөлбөрүүдийн зохиогч, шим тэжээл судлаач хүн байна. Би өдөр тутамдаа бол нэг их том биш юм жижигвтер цүнх хэрэглэхийг илүүд үздэг. Тэгээд тухайн миний одоо сонгох цүнх маань жижигхэн, тэгээд бас хөнгөн, надад одоо ийм нуруунд маань юм уу бид маань ачаалал өгөхгүй байх үүднээс дандаа ийм хөнгөн цүнх сонгодог байгаа. За миний цүнхэнд болол байнгын явдаг нэг зүйлс бол мэдээж бидний одоо өдөр тутамд хэрэглэгддэг карт холдер буюу одоо картны гэр те биднийхаар бол хитвч. Тэгээ одоо энэ үед бол бид нар бүлээн мөнгө бараг авч явахаа болсон. Ингээд карт холдер хэрэглээд ингээд явцдаг. Ийм амар цаг үед ирсэн байна. За дараагийнх зүйл бол чихвч. За дараагийн зүйл бол одоо эмэгтэй хүнийхээр бол косметик гэж хэлдэг тий. Дээр үеийнхаар кашлак гэдэг. Тэгээд миний кашлак бол маш энгийн, бас маш цөөхөн жижигхэн юмтай. Гэхдээ маш хэрэгтэй одоо зүйлсүүд байдаг. За дотор нь бол энэ тойл байна. Тэгээд энэ манай нөхөр Румынд сургууль төгсөжсэн, дээд сургуулаа төгссөн. Тэгээд Румыны элчин сайд надад энэ тойлыг бэлгэлж ирсэн. За дараа нь бол энэ уруулын тос. Гэхдээ энэ ганцхан урууланд биш одоо бүхэл хуурайшсан биеийн аль ч хэсэгт түрхэж болдог. Японы Muskin гэдэг брендийн тос байна. За ихэнх ээж нар эмэгтэйчүүд маань бас мэддэг бах те энэ Veleda гэдэг энэ брендийн одоо
биеинд маш сайн одоо биеийн хоол гэж нэрлэдэг. Өөрийнх нь энэ дээр нь бичсэн байдагтай skin food гэдэг. Тэгэхээр арьсанд бол маш гоё тэжээлээ өгдөг. Тэгээ бас биений альч хэсэгт бас хэрэгжилж болдог тос байгаа. За тэгээд ингээд уруулын өнгөлөгч байна. За дараагийн нэг зүйл бол ээж хүний хувьд ч дээрээс нь хувь хүний хувьд ч гэсэн байнгын одоо цүнхэндээ авч явдаг зүйл бол амны альчуур. За би Японд одоо анх 1993 онд одоо очиж байсан. Тэгээд 93 оноос хойш янз янзын хэлбэрээр одоо Япон улстай би юм салшгүй холбоотой өдийг хүртэл байгаа. Тэгээд тийм болохоор Японоос сурсан зүйлс маань маш их боловч түүний дотроос нэг зүйл бол энэ амны альчуурыг бол байнгын одоо Япон хүнийг бол амны альчуургаар төсөөлшгүй гэдэг юм бүр зөвлөл байдаг те. За одоо энэ зүйл бол ингээд байнгын цүнхэнд маань ингээд явж идэг. За энэ бол зүүнний прополис. Зүүнний энэ прополис буюу жилийн нэм бактерийг устгадаг. Тэгээд олон хүнтэй газар очихоор энэ амандаа шүршцдэг ч юм уу тийм битүү орчинд орохоор ер нь амандаа энэ прополисыг заавалчгүй би ингээд хэрэгжилж явдаг. За дараагийнх нь бол нүдний тусаалга тийм. За энэ бол лавандер буюу одоо лавандер цэцгийн өх. Лавандер цэцэг маань биднэрт одоо маш олон толлын оч холбогдолтой байдаг. Дээрээс нь лавандер маань өөрөө нэм бактерийг устгах үйлчлэгээтэй байдаг болохоор гар зүсэх ч юм уу те янз янзын шарханд ингээд бас хэрэгжилж болдог. За дараагийн зүйл бол энэ Хималайн cold balm буюу одоо ханиад шуугтнаа хамар битүүрэх те хоолоо ер нь одоо гавар гэсэн үг л дээ. Дээр үед нөгөө эмээнэр ч юм уу манай ээж нарын цүнхэнд бас байнга явж идэг гэсэн нэг юм жижиг гавар байдаг те. Яг тэр гавартаа ижилхэн одоо нөлөөлөлттэй. Тэгээд бас хоолоо эвгүй орхих ч юм уу те хамар эвгүй болох үед бол шууд гаргаад гэс ингээд төрөгчдөг хэрглэж идэг. За энэ болохоор шүршдэг витамин Better You гэдэг энэ компани Big витамины комплекс. За яагаад би одоо энэ намрын уйлралт витамин B ингээд сонгоод аваад явж ийн вэ гэхлээр ер нь бол 40 нэмэх 45 нэмэх болохоор бидний одоо B витамины шимэгдэлт ингээд нэгдүгээрт буураад эхэлдэг. Тэгэхээр бид нар хоолноос гадна заавалчгүй нэмэлтээр одоо B витаминыг авч явах хэрэгтэй. Хоёрдугаарт нь гэх юм бол өдөр богиносж байгаатай холбоотойгоор биднэрт ингээд стресс одоо улирлын өөрчлөлтийн энэ стрессүүд үүсэж идэг. За мөн энэ витамин B маань бидний одоо стрессийн түвшинг бууруулж бие организмын ядралыг бас одоо арилгах дээрээс нь ингээд сэргээхтэй юм үйлчлэгээтэй. За тэгээд ингээд нөгөө эмэгтэй хүн болохоор 0-д одоо орон тий ариун цэврийн өрөөнд суултуур дээр хэрэгэлдэг тавьдаг юм цааснууд байна. За тэгээд одоо хаанч яг дандаа хэрэг болж идэг бал одоо нөхрийн маань өгсөн бал байна. За тэгээд нэг зүйл энэ бол манай одоо гэрт байнгын хэрэглээтэй байдаг зүйл нохоо муурай гадуур авч явах ч юм уу те ингэж явах үед одоо хүн дээр бие засах болон за хүүхдийн памперсыг солиод эсвэл бас нөгөө хаях ингээ газар олдохгүй эсвэл өөрөө ганцаараа явж исэн ч одоо хогоо хаях газар олдохгүй байхад ингээд энэ жижиг энэ ийм жижигхэн одоо таслаад хэрэгэлдэг энэ гялхар уут маань бол одоо зайлшгүй хэрэгтэй зүйлс байдаг. За ингээд ер нь бол миний өнөөдрийн та бүхэндээ танилцуулах зүйл маань ингээд өгөр өндөрлөө. Та бүхэндээ сайн сайхныг, их амгалан эрүүл мэндийг хүсэн өрөөё. Баярлалаа.